хувьсгалын өмнөх үе рүүгээ буцаж очоод бас л нэг том цул үндэстэн болчихлоо. Нэгдсэн улс байгуулагдсанаас хойш 100 жилийн хугацаанд буюу 16 дугаар зууны туршид бид өөрсдийгөө Британийн ноёрхлоос чөлөөлж авсан. Олон нийтийн эрх ашигын төлөө үйлчилдэггүй нэгж корпорацийг Америкт ажиллахын зөвшөөрдөггүй байсан юм шүү дээ. Энэ бол баттай үнэн. Сувг шуудуу, зам гүүр барих зорилгоор орж ирсэн гадны компаниуд дээд тал нь 10 жил болж хойд гардаг байсан. Олон нийтийн эрх ашигын төлөө үйлчилж байгаагаа нотолж чадах тийм гадны компаниудын үйл ажиллагааг л зөвшөөрдөг байсан юм. Гэтэл John D. Rockefeller, Delaware, New Jersey мэтийн мужуудыг хахуулснаас болоод тэр тогтолцоо өөрчлөгдсөн. Нэг өсөндөө би танаас татвар хэлбэрээр асар их мөнгө өгье, хариуд нь би олон нийтийн эрх ашигын төлөө үйлчлэмээрг байна. Хуулиас гадуур баймаарэ гэсэн утга санаа бүхий гэрээ байгуулсан юм. Тэгээд л араараасаа олон муж тэрэнд нь хамрагдсан. Америкийн нэгдсэн улс үндсэн хууль болон хүний эрхийн тухай хуулинд Америкийн нэгдсэн улсын ямар ч иргэн халдашгүй дархан эрхтэй бөгөөд өөр ямар ч улсын засгийн газарт эрхээ алдах ёсгүй гэсэн заалт байдаг. Тийм учраас Америкийн ард иргэд түүхэнд анх удаа эрх чөлөөтэй хөдөлмөрлөж амьдрах эрх бүрдэж бусад улс гүрнүүдтэй өрсөлдөх чадвартай болжээ. Үзэл бодлоо илэрхийлж өөрийгөө хамгаалж хувийн өмч эзэмших эрх нь олон хууль тогтоомжоор баталгаажуулж өгснөөр хүний хөгжлийн хувьд жинхэнэ хувьсгал гарч дэлхийн олон орны эзэрхэг хаант засгуудад аюул учруулж эхэлсэн байдаг. Гэвч авилгад идэгдсэн элитүүд түүхийг нэгтлэн судалж агуу соёл иргэншлийг дотроос нь устгах цорын ганц арга зам байдгийг олж мэдсэн байна. Соёл иргэншлүүд үүсэн бий болж бас устгаж мөхөж байдгийг бид өнгөрсөн түүхээс сайн мэднэ шүү дээ. Яагаад тэгдэг шалтгаан энэ ч мэднэ. Дэлхийн цорын ганц найдвар нь аж үйлдвэрчсэн соёл иргэншлүүдийн мөхөл мөн үү? Тэднийг мөхөөх нь хүмүүс бидний үүрэг мөн үү? Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Maurice Strong 1992 оны Риогийн дэд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ингэж хэлжээ. Өөр ямар ч улс Америк шиг хүчрхэг болохыг бид зөвшөөрч болохгүй. Тэгвэл бид дахин хүчрхэг болохгүй гэж Maurice Strong ярьдаг байсан юм. Хүчрхэг байдлаа хамгаалж үлдэхийн тулд Америкийн бүх үйлдвэрүүдийг устгаж бүх худалдаа бизнесийг байгальд түшгэлсэн бизнес болгох ёстой гэж үздэг байсан хүн л дээ. Бас мэдээж тэр бол нэгдсэн үндэсний байгууллагт ихэнх нөлөөтэй байсан хүн. Rockefeller өөрөө тэрнийг сонгож гаргаж ирсэн юм. Сүүлийн хэдэн 10 жилд тэр тусмаа Кеннедигийн аллагаас хойш дэлхийн бараг бүх улс олигарх засаглалын тогтолцоонд шилжих үйл явц явагдаж эхэлсэн юм. Америкийн тухайд гэвэл 1930-аад онд эхэлсэн шинжлэлийг эсрэг олигарх хувьсгал явагдаж эхэлсэн гэж би үздэг юм. Ялангуяа элт тав эрх олж авах гэсэн Wall Street-ийн нөлөө асар их болсон. Банкирууд болон олигархууд эрх мэдэлтэй болмогцоо нэг талаас бодлого гэж хэлмээр хэрнээ нөгөө талаар ургамлын урах үйл явцыг тодорхойлдог тропизмын аргатай ижил бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Нэгэнт тэд олигархууд учраас хүн амын дээлэн хэсгийг ядуу зүдүү байдалд байлгах нь тэдэнд ашигтай. Тийм учраас дэлхийн хүн ам дэндүү олшрлоо гэж ярьдаг болсон. Дэлхийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл бол үйлдвэржилт, үйлдвэрийн богхирдол, хүн амын хэд өсөлт гэж ухуулдаг болсон юм. Өөрсдийн санаа хэрэгжүүлж чадах ямар нэг тэмцэл хөдөлгөөнийг дэмжихийн тулд ардчлалыгч устгахаас хийхгүй тийм хүмүүс төрөн гарч эхэлсэн. Үндэстнүүд үүсч мөхчл байдаг. Өөрийн төлөөс хизээ нэг цагт ирдгийг тэд сайн мэднэ. Бас энэ тэмцэл нь хүн амын тоог цөөрүүлж, ирээдүйн хүмүүс тэрнийхэн төлөөсийг төлнө гэдгийг ч тэд мэдэж байгаа. Тийм учраас тэд хамтарч ажилладаг юм. Өнөөдөр энийг улаан цайм хэлдэг боллоо шүү дээ. Жишээ нь Lord Rothschild хүмүүс бид элдвийн шашинд итгэж дэлхийн дулаалал бодтой гэдэгт итгэх ёстой гэж хэлж байсан. Гэтэл Швейцарын эрэгт байдаг тэрний хувийн эрэг дэлхийн дулаалалд багагүй нөлөө үзүүлж байгаа. Иймэрхүү хүмүүс бүх тогтолцоог дэлхийн эдийн засгийн системийг 250 жилийн турш захирч байна. Тийм болохоор дахиад хэдэн зуун жил дэлхийн эдийн засгийн системийг захирахыг хэн бай гэх юм? Өнөөгийн ертөнцид удирдагч ан гэж олигархууд ил хэлдэг болчиход байна. Бүгд найрамдах улс гэдэг зохиолд Плато тодорхой бичсэн байдаг. Бүр тодруулбал олигарх гэдэг нь хорон салаантуудын засаглал. Ийм засаглалтай газарт баян чинээлэг хүмүүс засгийн эрхийг худалдаж авдаг. Харин дундаж болон доод давхаргийнхан юу ч биш болж хувирдаг юм. Олигарх гэдэг бол үзэл бодол. Жишээ нь банкирууд олигархнуудээр хардаг болчихлоо. Тэрч бүхэл өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлж байна.
Малфузианы бодлого, тэг өсөлтийн бодлого цөмөрөөл амьдралын стандартыг доошлуулж бүхий тогтцоог устгах чиглэсэн бодлого учраас маш их хор хөнөөл учруулж байна. Энэ бол шинжлэх ухааны дарангуйлал. Бертранд Расселийн хэлснээр Алдуу болон Жюлиан Хаксли нарын хэлснээр энэ бүхний үр дүнд шинжлэх ухаанаар хяндаг нийгэм бий болно. Жишээ нь гэр бүлийн төлөвлөлт устдвал үр хөндлөлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл үр хөндлөлт нэмэгдвэл нийгэмд хүн амын тоо цөөрнө гэсэн дад үйлдэл санаатай маш аюултай бодлого. Генетикээр дамжуулж, генийн төслүүдээр дамжуулж, IQ-гийн ангиллаар дамжуулж энийг хэрэгжүүлнэ. Даяар шил дэлхийн эдийн засгийг сүрүүллээ шүү дээ. Дэлхийд дээр өдөр 40-50 мянган хүн өлсгөлөн хоол тэжээлийн дороодлоос гадна хэдхэн центээр эмчилж гэж болох өвчнүүдээр үхэж байна. Африк, Өмнөд Азийн орнуудын амжиргааны төвшинг дээшлэх зүйл хийгээч гэж олигархуудад хэлвэл би тэгж чадахгүй. Тэгвэл дэлхийн сүрэн, дэлхийн ачаалал даахгүй гэж тэд хариулдаг. Энийг л олигарх гэдэг үг юм. Тийм учраас ийм үед хүмүүс маш ухаалаг байх нь хамгийн чухал. Банкны эзэдийг өөртөөгөө адилхан хүн гэж хизээж бодож болохгүй. Скотт Фицджеральд нэг удаа Хемингуэйд ингэж хэлсэн байдаг. Баячууд биднээс өөр хүмүүс гэж хэлэхэд нь Хемингуэй тийм ээ тэд их мөнгөтэй гэж л дээ. Гэтэл Фицджеральд үгүй ээ мөнгө огт хамаагүй гэсэн байдаг. Тэдний ертөнц огт өөр ертөнц. Олигарх байхын тулд Рокфеллер шиг байх ёстой. Тэр бол хүний нийгмийн үнэлэмжээс өөр үнэлэмжээр альвааг үнэлдэг ертөнц. Хэрвээ олигархуудын ноёрхлыг улам өөгшүүлээд байвал дэлхийн соёл иргэншил их худлаа гэхэд хэдэн 10 жилийн дараа бүр мөсөн сүрнэ. Тэгэхээр та сонголтоо зөв хий. Зөвл хийх хэрэгтэй. Санаагаа хэрэгжүүлэхийн тулд элитүүд зохиомлоор хямрал үүсгэх хамгийн сонгодог арга хэрэгэлсээр байгаа юм. Энэ аргыг Хегелианы диалект буюу хямрал үүсэх шийдэлч гэж нэрлэдэг байна. Бид аливаа хямралыг ашиглаж сурах ёстой. Өөрөөр хэлбэл хямралын ачаар бид өмнөх халдаагаа давтахгүй байхад суралцдаг. Дэлхийн элитүүд гэдэг хүмүүс бол баян чинэлэг, монопол эрхтэй хүмүүс юм. Рокфеллер бүлгийн үүсгэн байгуулагч хүн энийг тодорхойлж хэлэхдээ өрсөлдөөн бол нүгэл гэсэн байдаг. Рокфеллер өөрөө өрсөлдөөн бол нүгэл гэж хэлсэн юм. Хүмүүс тэрний зүгээр л хошигнж байна гэж бодсон л доо. Угаасаа янз бүрийн алей хошиг юм ярьж явдаг хүн байсан юм. Гэвч Рокфеллер тэр үгээ тоглож хэлээгүй юм. Асар том байгууллагад ажилладаг тэр шиг хүний хувьд өрсөлдөөн үнэхээр нүгэл шиг байсан хэрэг л дээ. Тэр үеэс хойш үүссэн бизнесүүд илүү том, илүү хүчрхэг болж эхэлсэн юм. Бизнесүүд засгийн газруудыг захирдаг болсон. Зарим үед тэдний өмнөөс дайнд оролцох тохиолдолч гарч байсан. 2008-аас 9 оны эдийн засгийн хямрал бол дэлхийн тусгаар тогтносон улсуудыг зориудаар сандаргаж, дэлхийн шинэ банк үүсгэн байгуулж нэгдсэн нэг валютыг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд санаатай зохион байгуулсан хямрал байсан юм. Хятадд 1.5 триллион доллар байж байна. Дэлхийд даяар Америк валютыг л хэрэглэдэг шүү дээ. Тэдгээр улсууд хөрөнгө оруулалтаа алдалгүйгээр доллараар салах арга эрэлхийлсээр байгаа. Тэрэндээ хүрэхийн тулд дэлхийн шинэ валют гаргаж тэрүүгээрээ нөөцөө бүрдүүлэх зорилготой байгаа юм. Тэгээд шахалт үзүүлж нэвтрүүлнэ л дээ. Олон улсад тэгж байж томоохон банкуд бүх хяналтыг артаа авахар санаарах гэж байна. Эрт орой хизээ нэгэн цагт энэ санаандаа тэд хүрэх л болно. Америк долларын оронд өөр валют нэвтрүүлэх шаардлагатай юу гэж Гейтнераас асуусан байдгийн. Гэтэл тэрийг сандарсан. Тэгээд бид энэ асуудлыг судалж угаа гэж хариулсан юм. Гэтэл тэр өдөр долларын ханш хэдхэн минутын дотор 1% унсан. Хятадын засгийн газар нэгдсэн валют болон олон улсын валютын санг өөрчлөгдлөөс санал гаргасан. Олон улсын валютын санг төргийн шуурхай мөнгө зээлж болдог. Тэр чинээгээр зах зээлд хурдан гарчулдаг тийм байгууллага болох санал гаргасан юм. Миний үзэж байгаагаар энэ санал бол олон улсын валютын санг ашигладаг хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн том боломжийн санал. Бид энэ саналд нэлээд нээлттэй хандж байгаа л да. Дэлхийн валютын тухай энэ саналыг хэн ч нэцаагаагүй. Яагаад гэвэл хэрэгжих магадлалтай санал учраас хэн ч нэцаагаагүй юм. Дэлхийн ертөнц Америк доллараар салахад бэлэн байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтаа алдалгүйгээр хийхийг л хүсэж байгаа юм. Ийм л юм болж байна. Дэлхийн бүх улсуудад долларын нөөц бий. Японд 1 триллион доллар, Хятадд 1 триллион доллар бий, Сауди Арабид 1 триллион бий, Европын улсууд ч ялгаагүй. Тэд яг нэг зэрэг долларыг зүгээр л хайж орхино. Тэр улсууд яарч байна? Тэрний үр дүнд инфляц их хэмжээгээр нэмэгдэнэ.
Дэлхийг нэг систем, нэгдгэн стандартчлах үйл ажиллагаанд нэмрэлж буй хүн хүч, цэрэг зэвсгийн хангамж Америк улс зогсоогоод дэлхийд нэгдсэн нэг нийгэм байгуулахыг хүсэж байгаа юм. Энийг тайлбарлахдаа илүү ногоон, илүү тогтвортой нийгэм байгуулна гэж яриад байгаа юм л да. Америк улс энэ санаагаа үнэхээр хэрэгжүүлэх юм бол ядуу зүдүү Америкчууд явандаа ажил төрөл, байр сууцаа алдах нь улам л нэмэгдэх болно. Долларын ханшийн уналт бол одоо Обамагийн цагаан ордонд ажиллаж байгаа Пол Адольф Волкерийн хамгийн гол айдас. Доллар хэрэглэнээс нэг л гараад эхэлвэл тэрийг зогсоох аргагүй. Дэлхийн улс орнууд долларын нөөцөөсөө татгалзаад эхэлвэл юу ч хийгээд тэрийг зогсоох аргагүй болно. Тийм учраас миний бодлоор бол Обамаг ерөнхийлөгч байх хугацаанд асар өндөр инфляцтай хавсарсан долларын хямрал нүүрлэх магадлал маш өндөр байгаа юм. Хүмүүсийн амжиргааны хүйсвэрийг устгахч болохгүй л дээ. Тэгвэл манай улс үйлдвэрлэгч улс байхаа болно. Өөрсдийнхөө хэрэгэлдэг бараа таваар зэр зэвсгийг үйлдвэрлэж чадхаа болсон улс тусгаар ирэх, тусгаар тогтнолоо алдаж, биеэ дааж оршин тогтнох аргагүй болдгийм. Тэр хүмүүс ийм л юм төлөвлөд байгаа хэрэг. Ийм л юм төлөвлөж байна. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэвэл хамгийн эхлээд төрийн эрх мэдлийг аргуу хоосноос мөнгө олох зорилготой холбооны нөөцийн системд шилжүүлсэн юм. Тэгснээр ард түмний хүсэл сонирхол огт хамаагүй болж эхэлсэн. Мөнгөний системний ард юу нуугдаад байгаа нь хамаагүй болж эхэлсэн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл банкуд болон улс төрчдөд явуулсан цэвэр эдийн засаг улс төрийн арга хэмжээ байсан. Нэгэнт тэр эрх мэдлийг холбооны нөөцийн системийг удирддаг хэсэг бүлэг хүмүүст олгосноор эдийн засгийн хямрал нүүрлэх нь гарцаагүй байсан юм. Урд нь ч ийм болж байсан. Түүхээс харж байхад зүгээр сууж байгаад мөнгө олох сонирхолтой хөдлөгдсөн хэсэг бүлэг хүмүүст засгийн газар эрх мэдлээ алдах бүрд тэр үйл явдал нь араасаа байнга эдийн засгийн хямрал дагуулж байнга бүтлэгвч байсан байдгийг юм. Тийм учраас энэ удаач хэлсэн Америкийн нэгдсэн улсын засгийн газар тэр түүхийг давталгүй ногоон гэрлэр бүхнийг хэрэгжүүлчих нь гэж тийм баталгаа байхгүй шүү дээ. 1910-ад онд холбооны нөөцийн системийг тэргүүлдэг хүмүүс жикэл арал дээр уулзнаар өнөөгийн эдийн засгийн хямралуудын үндсэн суурь тавигдсан байдаг. Холбооны нөөцийн хууль гэгчийг авч хэлсэн юм л да. Бас тэдний хэлсэн нэг асуудал бол гарцаагүй алдагдлыг яаж татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх тухай асуудал байсан юм. Тийм учраас ийм хямрал болно гэдгийг тэд бүр анхнаасаа мэдээ зогсохгүй. Ямар аргаар энэ хямралаас гарч болохоож тооцож байж. Мэдээж банкудад хохирол учруулж болохгүй. Банкуд нь хүртэл үнэхээр дампуурхтаа тулвал засгийн газартаа хуйлдаж байгаад нөөцийн сангаас мөнгө гаргуулах хууль батлуулчихна гэж боддог болсон. Тэр нь холбооны нөөцийн хууль. Үнэхээр дампуурах гээд ирвэл татвар төлөгчдийн мөнгөөр өөртөө авруулчихад санаа амар сууна гэж боддог болчихсон юм. Энэ алдагдлыг чинь хэн нөхөж хэн өөрийн чинь төлөх болж байна? Хэнтэй хариуцлага тооцох юм? Энэ хуулиар чинь бол Wall Street-ийн эрхмүүд төдийгүй ийм хууль баталсан эрх мэдэл нөөц хүртэл яаж шийдэхүүлгүй өнгөрөх нь байна шүү дээ. Тийм байц? Эдийн засаг эргээд сэргэх болов? Аз жаргалтай үе дахиад ирэх болов? Ажил хийлгүүгээр эдийн засгаа өөдөн татаж чадах уу? Ямар ч хүн ажил хийлгүй амьдарч болдго юм уу? Бид маш аюултай хямрал руу явсаар байна. Ажлын байр хизээч нэмэгдэхгүй. Ажилгүйд л улам л нэмэгцээр явах болно. Үүнээс цацуу гэмтэргийн гаралт нэмэгдэнэ. Ядуурл, дээрэм тонол, хүчирхийлэл газар авна. Засгийн газар нийгмээ хянж зохицуулж чадахгүй болох учраас ард түмнээ хяналтаас гаргахгүй тулд улам л хатуу чанга шийдэгдэг болно. Тэдний хувьд эрх мэдэл гэдэг мөнгнөөс хамаагүй чухал зүйл. Мөнгө бол зүгээр л эрх мэдэлтэй болгох зэвсэг. Эцсийн зорилго нь эрх мэдэл. Элитүүдийн гол зорилго нь үндэсний тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөөг устгах явдал юм. Хүч чадлаа улам зузаатгахын тулд банкирууд энгийн математик тооцоогоор хизээч эргүүлэн төлөх боломжгүй зохиомл өрийн хямрал үүсгэж байна. Хортой хөрөнгийн мөн чанар энэ шүү дээ. Тэд маш яривхтай санхүүгийн хэрэгслийн талаар байнга ярьдаг боловч ядахтаа зөв нэр өгч чаддаггүй. Тэр бүхэн цаасан дээр л үлддэг. Барьцаа зээлийн баталгаа, өөрийн баталгаажсан багц, үүсмэл хөрөнгийн баталгаа, хөрөнгийн баталгаа, хөрөнгө оруулалтын багц,
Дуудлага худалдааны баталгаа гээд учир нь олдохгүй баахан баталгаанууд зөндөөвий. Энэ бол цаг нь ирэхээр яаж ч зохицуулах боломжгүй яг л хорт хавдар шиг хортой хөрөнгө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бас данс тооцоогоо дандаа бодлоон туулна. Хэдэн зуун триллион доллараар хэмжигдэх үүсмэл хөрөнгийн гаргасан цорхоог нөхнө гэдэг ямар ч боломжгүй зүйл боловч тэд эцсийн дүрэнд орлож үзсэн. Wall Street-ийн эзэд бол лойгорчд хамаг хөрөнгөнийхөө зойрыг банкудад нээгээд өгчихвөл тэр хүмүүс шууд л өөрсдөө бүх мөнгийг авна. Уг нь засгийн газрын үүрэг бол тэр зойрыг найдвартай хүнээр мануулж хэрэгтэй цагт нь тэр хөрөнгөө захиран зарцуулж байх явдал шүү дээ. Намайг William Black гэдэг Канзас Сити дэх Миссуригийн их сургуулийн эдийн засгийн хуулийн тэнхимийн багш хүн. Би хадгаламж зээлийн хямрал эд өрнж байх үед янз бүрийн газруудад ахлах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан л та. Миний гол ажил бол хадгаламж зээлийн хоршоонуудын үйл ажиллагааг дахин зохицуулах ажил байсан юм. Тэрхүү зохицуулалтын гол зорилго нь лойрчдыг өөгшүүлэхгүй тулд буруутай этгээдүүдэд яар шийдэх тооцоо явдал байлаа. Зөвхөн шудраг хүмүүс л өрсөлдөөнд ялдаг байх ёстой. Өнөөгийн хямралыг үүсгэсэн гол шалтгаан данс тооцооны лойр юм шүү дээ. Данс тооцооны лойр хийдэг гол субъектүүд нь томоохон зээлдүүлэгч байгууллагын гүйцэтгэх захирлууд, томоохон банкуд болон хортой хөрөнгийг худалдаж авдаг томоохон санхүүгийн корпорациуд юм. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэвэл моргежийн зээлээс буюу баталгаагүй барьцаат зээлээс эхэлсэн юм. 2004 оны 9-р сард холбооны мөрдөх товчооны зүгээс барьцаат зээлийн халдварт өвчин дэгдэж магадгүй байгааг анхааруулж байсан. Барьцаат зээлийн тэр өвчлийг нин даруй зогсоохгүй бол эцэстээ яг л хадгалам зээлийн хоршоонуудыг хамарсан шиг томоохон эдийн засгийн хямрал үүсгэж болохыг ч анхааруулж байсан. Зээлийн тэр лойрын 80% нь зээлдэгч нараас биш, зээлдүүлэгчдээс улсныг холбооны мөрдөх товчоолж тогтоосон юм. Нэг ёсондоо зээлдүүлэгч нар зээлдэгчдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсан юм. Тэр бүх үйл ажиллагааг сэдэж зохион байгуулсан гүйцэтгэх захирлууд лойрын аргаар асар хэмжээний эд хөрөнгөтэй болсон. Wall Street-ийн баячууд Вашингтонд холбооны нөөцийн сан, Эрдэнэсийн сан, Вашингтон Молл, US Capitol гэдэг бүх эрх мэдэлтэй газрууд танилтай байдаг. Тийм учраас хэрвээ хүмүүс хэн нэгэнд уураа гаргамаар байгаа бол тэдгээр хүмүүст л гаргах хэрэгтэй. Буш, Полсон хоёрын засаг захиргаа болон Обама, Саммерс, Гайтнер, Волкер дөрвийн засаг захиргаануудын авч хэрэгжүүлдэг эдийн засаг санхүүгийн бодлого нь үнэн хэрэгтэй авь адилхан. Гайтнер Нью-Йоркт холбооны нөөцийн сан тэргүүлж байсан хэрнээ хямрал үүсч байгааг огт мэдээгүй. Дараа нь бас нөхөн гараад ирсэн. Ноён Фридман. Тэр бол Goldman Sachs-ийн захирлуудын зөвлөлд байсан хүн. Гэтэл энэ хүн яагаад нөөцийн сан тэргүүлэх ажилд удаан тогтсонгүй? Ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тэр. Тийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс одоо ч байсаар байгаа. Гэтэл асар өндөр үүрэг хариуцлагатай ажил хийдэг тань шиг удирдах албан тушаалтнууд тэр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг олж харж чадахгүй. Америкийн ард түмэнд хохирол учруулад байгаа юм биш үү? Юу л да, миний хувьд би Лемнийг дампууруулчихсан хэрнээ Бэр Стернсийг дампуурлаас аварч Мэрилинчийг хөдөлгөх санал гаргаснаа та ёс суртахуунтай үйл гэж үзэж байна уу? Яагаад гэвэл танд өөрчлөн ч гэсэн ашиг сонирхлын зөрчил байсан юм шиг санагдаад байгаа юм л да. Олон хүний өмнө үүрэг хариуцлага хүлээдэг учраас ёс суртахуунаа энэ тэргүүн тавих ёстой гэж танд бодогдохгүй байна уу? Таны зөв би Эрдэнэсийн сангийн тэргүүний албан тушаалын хүрээнд мөрддөг ёс суртахууны дүрм журмаа мөрдөж ажилласан. Гэхдээ гар муухтах үед олон гарч байсан. Яг ч учраа олохгүй бол хуйуд гарч байсныг та нар ч мэдэж байгаа. Жишээ нь Goldman Sachs-ийн хэрэг явдал байна. Тэр үед буруугаа хүлээхгүй яасан юм? Яг тэгвэл тэр үед гар мухардлаа гээд албан тушаалаа өгчгүй маш буруу алхам болох байсан юм. Тийм учраас би асуудлыг зохицуулахын тулд зарчмын тохиролцоонуудыг мөрдөж байсан. Тэр зарчмын тохиролцоог чинь хэн хийсэн юм? Тэр үед Эрдэнэсийн сан болон цагаан ордны аль алинд нь ажлын ёс суртахууны алба гэж байдаг байсан. Тэгвэл та цагаан ордноос зөвлөгөө авдаг байж дээ. Засгийн газрын ёс суртахууны албанаас заавар зөвлөгөө авдаг байсан. Стоу, Болсон, Гайтнер гэх энэ гурван хүн бол гурвуулаа нэг тэрэгний өрөөсөн дугуйнууч үү дээ. Аль нь ч Эрдэнэсийн санг гадны нөлөөгүйгээр тэргүүлж чадаагүй. Аль аль нь алдаа гаргаж байснаас биш амжилт гаргаагүй. Уг нь Обама Эрдэнэсийн санг шинжилж чадсан бол бид баярлах байсан. Гэтэл Wall Street-ийн эзэдийн нэгнийг Эрдэнэсийн сангийн тэргүүнээр томилчихсан шүү дээ.
Картерийн үеийн болон тэрнээс ч өмнөх үеийн засаг захиргаануудын хамгийн хуудуутай, алдаатай, паразит шинжтэй бүхий л бодлогоод Обамагийн засаг захиргаанд өвлөгдөн ирсэн гэж би үздэг юм. Волкер Саммерс хоёр бол Клинтны үед эдийн засгийн гэмтэрэгт холбогдож байсан хүмүүс. Үүсмэл хөрөнгө ихчийг бий болгож Glass-Steagall Act-ыг хүчингүй болгосон хүмүүс. Энэ бол тодорхой зүйл. Обамагийн засаг захиргаа, Бушийн засаг захиргааны явуулж байсан бодлогыг яг тэр чигээр нь хуулбарлсан гэдэг нь харваас илт байна шүү дээ. Зарим зохиолч нар тэдний бодлогыг адилхан хог гэж бичиж байгаа нь үнэн л дээ. Байдаг л хэдэн банкирууд дахиад бүгдийг захирч байна. Обама уг нь ард түмнийхэн төлөө зүтгэж, ард түмэндээ эрх мэдэл олгож, бүхий л бололцоо нөхцлөөр нь хангана гэж ярьсаар байгаад гарч ирсэн боловч ерөнхийлөгч болонгуудаа банкируудын талд орчихсон. Тэр банкирууд нь дахиад л ард түмнийг л өөрчсөн. Тэгсэн хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө авруулж байна шүү дээ. Тийм л юм болж байна. Обама зүүн жигүүрийн халахвчин дор энэ бүхнээ хийж байна. Гаднаасаа бол ядуус гол анхаарлаа хандуулдаг, ард түмнийх төлөө зүтгэдэг, буушаас огт өөр хүн юм шиг харагддаг байж болох юм. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр нь эмгэнэлтэй ч юм шиг, инээдэмтэй ч юм шиг жүжиг. Обама бол 100% Wall Street-ийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг хүн. Wall Street үсэр гэвэл Обама үсэрдэг. Ажилгүй хүмүүс, хоолны талооноор үйлчлүүлж байгаа хүмүүс болон дэд бүтцийн салбарт ганцхан долларын хөрөнгө орж явахад банкируудын халаасанд $30-40 орж байна шүү дээ. Уг нь Обамагийн засаг захиргаа анх гарч ирж байхдаа биднийг энэ дорой талаас гэтлэгнэ гэж найдаж байсан л да. Харамсалтай нь Обама тэгж чадсангүй. Тэрж бүхэл аль хэдийн худалдагчсан олон эдийн засагчдыг өөрийнх нь багт оруулчихлаа. Larry Summers бол энэний тод жишээ. Сонгосон эдийн засагчдыг хараад байх нэ. Обама болон хойрын засаг захиргаа хоёр их адилхан санагдаад байгаа юм л да. Хойр ч гэсэн ерөнхийлөгч байхдаа ингэж байсан. Харин Франклин Рузвельт бол шал өөр хүн байсан учраас үнэхээр цэвэр баг бүрдүүлж чадж байсан юм. Бидний ийм хүнд байдалд оруулсан хүмүүсийг Обама өөрийнхөө багт элсүүлээд байгаа нь нэг осондоо тэрнийг занганд орчихсныг нотолж байгаа юм. Энэ маягаар бол хол явж чадахгүй. Энэ бол мутант капитализмын завгар шүү дээ. Тийм ээ, хол явж чадахгүй. Улс төрчид бүгдээрээ л хэлдэг шүү дээ. Өнгөрсөн асуудал надад хамаагүй. Тэр үеийн улс төрчид буруутай. Харин би тэдний тарьсан хогийг цэвэрлэж шинэ баг бүрдүүлнэ. Өнгөрсөн үеийнхний алдааг бидэнд тохих хэрэггүй гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ юу болоод байгааг та нар харцгаал та. Тэр бүх алдаатай бодлогыг сэтэл санаачилсан хүмүүс өнөөдөр дахиад л эрх мэдэлтэй болчихлоо шүү дээ. Тийм байгаа үстэй. Хүмүүс айл нэг улс төрийн намыг дэмжиж талцдгаа одоо болох хэрэгтэй. Тэрний хооронд манай бүгд найрамдах улсыг агуу хүчрэхэг болгоход гол үүрэг гүйцэтгэсэн үндсэн хуульдаа эрх чөлөөний хуулиндаа үнэлж явах хэрэгтэй. Америкийн иргэн болгон үндсэн эрх чөлөөг эдэлж чадаж байгаа цагт л манай улс хүчрэхэг байх болно. Энэ бол засгийн газраас бидэнд өгөөд байгаа эрх чөлөө биш шүү дээ. Энэ бол үндсэн хуулиар бидэнд олгогдсон эрх чөлөө. Бурханаас бидэнд олгосон эрх чөлөө юм. Ард түмэн нэрвэл эрх чөлөөтэй өөдрөг байгаа цагт л улс гүрэн хөгжинэ. Тэрнээс биш нэг хэсэг нь бүгд найрамдагчдыг ялаасаа гэж гүгээд, нөгөө хэсэг нь ардчлагчдыг ялаасаа гэж гүгээд байж болохгүй. Тэдний тэмцэл бол угаасаа хизээж дуусахгүй тэмцэл. Айл айл нам нь өөр өөрийн ашиг сонирхолтой учраас зөөрлүүлж хэлбэл өөр өөрсдийнхөө проекторыг асааж хаад өөр өөрсдийнхөө сайхан киног л үзүүлээд байгаа юм. Энэ бүхний цааталд манай нийгмийг дангаараа захирч өндөр технологийн цагдаачсан улс болох гэсэн ганц л хүсэл сонирхол байгаа. Хэрвээ эдийн засгийн хямралын гол буруутнууд болох санхүүгийн олигархууд дахин эрх мэдэл олгоод энэ хямралаас гарна гэж угаа бол тэр шиг худлаа юм байхгүй. Харин ч тэд бидний ёроолгүй ангал руу унгаж дэлхийн эдийн засгийн хямрал руу түлхэнэ. Санхүүгийн системч бүхэлдээ задран нурна. Ардчлагч нар томоохон банкуд болон Wall Street-ийн гар хөл болж Америкийн эдийн засгийг бүгд найрамдагчдаас ч илүү дороотуулсан. Зах зээл санхүүг бүгд найрамдагчид арай илүү мэддэг гэж би үздэг л дээ. Жишээ нь Goldman Sachs-ийн өөрсдийгөө дампуурлаас аврахын тулд 90-ад оны үеийг шиг баталсан хуулиа өөрчлөөч гэж Конгрессоос үсгэд бүгд найрамдах намынхан үгүй энэ чинь чөлөөт зах зээлийн зарчмын яавч нийцэхгүй гэж хариулж байсан юм.
Харин ардчилсан намынхан санхүүгийн мэдлэг дутмаг учраас тэдэн шиг үгүй гэд хэлж чадаагүй шүү дээ. Тийм учраас Голдманыхан ардчилсан намынхан найдаж байсан байх гэж би боддгийм. Яагаад гэвэл зах зээл санхүүгийн асуудлууд нийгмийн шударга ёстой ямар холбоотой байдгийг ардчилсан намынхан дутуу дулмиг ойлгодог гэж би боддгийм. Засгийн газрын бус зарим байгууллагууд дээр ч ийм байдал ажиглагддаг. Бас ардчилсан намынхан Glass-Steagall Act-ыг хүчингүй болгохыг бид мэднэ. Glass-Steagall Act-ын гол зорилго нэг талаас арилжааны банкуд буюу зээл олгогч талынхан, нөгөө талаас хөрөнгө оруулалтын банкуд буюу өмч эзэмших талынхан ашиг сонирхлын зөрчлүүдийг салгаж заагалж өгч чиглэж байсан юм. Энэ хоёрыг заавал заагалж байж л ашиг сонирхлын зөрчлийн үгүй их боломжтой. Хөрөнгө оруулалтын болон арилжааны банкны айл нь хэрэгтэй боловч тустай байх ёстой юм. Glass-Steagall-ыг хүчингүй болгосон алдаа гэж та бодохгүй байна уу? Үгүй тэгж бодохгүй байна. Нэг бол Chase Manhattan шиг арилжааны банк байж болно. Эсвэл JP Morgan шиг хөрөнгө оруулалтын банк байж болно. Америкийн банк шиг банк байж болно. Эсвэл Merrill Lynch шиг хөрөнгө оруулалтын банк байж болно. Гэхдээ хамт байж болохгүй. Гэтэл 90-ад оны Wall Street-ийн эрх мэдэлтнүүд энэ хуулийн зориултыг хүчингүй болгохыг шаардаж эхэлсэн юм л та. Ийм л болсон. Энэ бол хууль бус маш буруу загварын казино байсан юм. Үүс мөл хөрөнгө зах зээлд ашиглагдаж байхдаа ямар ч зохицуултгүй байсан. Хүмүүс 30-ыг харьцах нэг, 40-ыг харьцах нэг, 50-ыг харьцах нэг, заримдаа 100-ыг харьцах нэгийн ашиг олдог байлаа шүү дээ. Үүс мөл хөрөнгө бол тэг үнэлгээтэй тоглоом гэдгийг санах хэрэгтэй. Юу ч байхгүй гэсэн үг. General Electric юм уу Ford байсан шиг ямар ч хувьцаа байхгүй. Уг нь ямар нэг үнэлгээ байх ёстой л доо. Харин үүс мөл хөрөнгө бол ямар ч үнэлгээгүй. Гэтэл Summers, Geithner мэтийн хүмүүс Goldman Sachs, J. Morgan мэтийн газрууд байхдаа ийм хуурамч хөрөнгө бий болгочхоод хэдэн саяар, хэдэн тэрбумаар нэш, хэдэн их $80 ашиг олцоож байсан юм. Гэтэл тэр бүхэн одоо дампуурчхад байтал энэ хямралыг үүсгэсэн өнөөгөл хүмүүс чинь хаад л эрх мэдэлтэй болчихлоо шүү дээ. Энэ бүх бодлооныг зохицуулах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгнөөс асар их хэмжээний хөрөнгө гаргуулж энэ хямралыг үүсгэсэн эзэд нь өгч байна шүү дээ. Ийм байж таарахгүй. Обама ч гэсэн өөрөө тэдний нэг болоод хувирчихлаа. Энэ тоглоомыг тоглох янз бүрийн арга зам, механизмууд бий. Тогтсон нэг дүрм журам гэж байхгүй. Хүмүүс дэлгүүр хошиг дураараа цөлмөж байсан нэг хэрэг явдлыг та нар санаж байгаа бах. Хэн дуртай дэлгүүрт ороод зураг хөгжим хулгайлж байсан шүү дээ. Wall Street-ийн яг л тиймэрхүү үйлдэл хийсэн юм. Тэд эхлээд Америкийн компаниудын мөнгийг дээрнэчгээд одоо Эрдэнэсийн сангийн мөнгийг л цөлмөж байна шүү дээ. Brooks Lee Born гэдэг эмэгтэй бий. Клинтны үед хөрөнгийн худалдааны хорооны тэргүүн байсан хүн. Тэр хүн үүсмэл хөрөнгийн тайлан гаргадаг болох санал гаргаж байсан юм. Тэгвэл яг хэр хэмжээний хөрөнгө хаана угааг мэдэж байх боломжтой байсан. Гэтэл тэрэнд юу тохиолдсон гэж бодно? Larry Summers тэрнийг уцаар загинж хашгирдсан байдгийм. Та Wall Street-ийн гайхалтай нээлтийг хэрэгжүүлэхэд саад болоод байна. Энэ үүсмэл хөрөнгө гихч бол асар их ирээдүйдээ үнэхээр төгс санхүүгийн бүтээгдэхүүн гэж загинсан байдаг. Brooks Lee Born бол хөрөнгийн худалдааны хороо буюу CFTC-г тэргүүлж байсан хүн л дээ. Янз бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнийг зохицуулж байх нь энэ хорооны үүрэг. Гэтэл зээл тэглэх баталгаа нэрийдлэр маш аюултай санхүүгийн бүтээгдэхүүн гарч ирснийг тэр анхааруулж байсан юм. Зээл тэглэх баталгаа гэдэг нь санхүүгийн маш хачин бүтээгдэхүүн. Ойлгоход маш төвөгтэй үүсмэл хөрөнгө. Тэр хөрөнгө санхүүгийн зах зээлийг маш их амжилтанд хүргэнэ гэж хэлээд худалдаж байсан нь үнэндээ шал худлаа байсан юм. Харин ч галзуу солиотой гэж болмоор мөрийтэй тоглоомын их үнцийг тавьж данс тооцооны ловерийг гол хэрэгсэлж болж хувирсан л та. Уг нь Brooks Lee хуулийн зохицуулт хийн гэж ярьдаг байсан юм. Клинтны засаг захиргаа тэрэнд нэг ундууц. Тэр тусмаа Larry Summers, Rubin хоёр их ууралж байсан юм. Larry Summers-ийн ард өөр нэг хүн бий. Тэр бол Goldman Sachs, Клинтны засаг захиргаа, Citibank-ны төлөөлөлж байсан Bob Rubin юм. Тэр ч гэсэн үүсмэл хөрөнгө Америкийн зах зээлийг гайхалтай өөдөн татна гэж магтан сайшааж, хуулийн зохицуулт эсэргүүцэж байсан. Бас холбооны нөөцийн цагийн Alan Greenspan-ыг мартаж болохгүй. Бас Summers өнөөдөр цагаан ордонд өндөр алба хашиж, Обамагийн явуулах бодлогыг төлөвлөж байна шүү дээ. Summers Обамад юу хийхин заадаг?
Бас гайдлерт юу хийхин заадаг. Тэрний гар хөл болдог хүмүүс цагаан ордонд 7. Санхүүгийн зохицуулах хорооны тэргүү Мэри Шапиро байна. Тэр ч гэсэн зах зээлийн янз бүрийн эрсдэлтэй худалдаа харилцаанд хориг тавихыг эсэргүүцдэг хүн. Бас өнөөгийн хөрөнгийн худалдааны хорооны Гари Генслер байна. Мөн л үүсмэл хөрөнгийн зах зээлийг дэмжиж байсан хүмүүсийн нэг шүү дээ. Ийм л хүмүүс. Бруксли Борны шинжилэл хийх санааг няцтаархад оролцож байсан хүн өнөөдөр CFTC-ийн тэргүүн болцоход л явж байна шүү дээ. Энэ бол Обамагийн засаг захиргааны гаргасан шийдвэр. Энэ бол урьдаас төлөвлөсөн, урьдаас сайтар бодож боловсруулсан үйл ажиллагаа. Банкуд ямар ч зохицуултгүй санхүүгийн байгууллага болж хувирвал цунамитай ижил асар том давалгаа санхүүгийн системийг нөмөрөн авна гэдгийг тэд сайн мэдж байсан. Тэр үүсмэл хөрөнгө гихчийг санхүүгийн салбарын үе олноор устгах зэвсэгтэй зөвлөсөн ч болно. Үнэхээр дэндүү эмх замраагүй үйл явдал болсон л доо. Дотоод нийт бүтээгдэхүүнээс 50, 100, 200 дахин их тийм бохир хөрөнгө бий болчихсон хэрнээ яг үнэлэх гэхээр ямар ч үн цэнэгүй болсон. Тэр бохир хөрөнгөнөөс асар их ашиг олж болно гэдгээ тэд мэдж байсны сацуу эцсийн эцэст дэлхийн эдийн засгийг сөрүүлнэ гэдгийг ч бас сайн мэдсгэж байсан юм. Энэ ловер машингийн хоосон хэрхэл улам хүрээгээ тэлхийн хамт хэсэг бүлэг хүмүүс асар их эд баялаг эрх мэдлийг худалдаж авна. Тэхийн тулд тэд яг цагийг олж хоосон хэрхэл дэгдэх ёстой байлаа. Цөөн хэдхэн эрх мэдэлтэй хүмүүс нөөцийн сан дэлхийн төв банкуд, Швейцар дахь олон улсын банкуд нийлж угаад зориудаар их хэмжээний зээлийн баталгаажих эрх бэлэн мөнгө гаргасан юм. Энэ бүхэн нь цаагаараа санхүүгийн системд асар том өсөлт гарч байгаа мэт сэтгэлдлийг хүмүүс төрүүлэх зорилготой байсан юм. Тэд өөрсдөө бол ямар ч эрсдэлгүй арилжаа хийн. Тэднээс ямар ч мөнгө гарахгүй. Гэхдээ тэд алдаа гаргасан. Жорж Буш нэг удаа Wall Street цогтвэн гэж хүртэл хэлж байсан шүү дээ. Би сайн мэдэж байна. Энэнд ямар ч эргэл зай байхгүй. Wall Street цогтвэн. Тийм учраас би камерууд унтраа гэж хэлсэн юм шүү дээ. Гэхдээ тэд алдаа гаргахаас огт айхгүй байсан. Яагаад гэвэл алдаа гаргаад банкнаас $1,500 тэрбум алдсан байлаа засгийн газрын мөнгөөр өөрсдөө авруулчихна. Тэгэхээр банкуд болон эдийн засгийн хооронд маш буруу харьцаа бий болсон. Тэд мөнгө алдуу засгийн газраа авруулчихна. Жирийн алдаа гаргуул хулгайч дээрэмчигээ хожигж байгаа шорон цуудагч шүү дээ. Өнөөдөр боолчлын маш боловсронгүй тогтолцоо үйлчилж байна гэж би үздэг. Аль нэг томоохон банк дампуурах гээд эренгүүд жирийн хүмүүсээс авдаг татвараа нэмээд эхэлж байна. Тэр банк санаандгүй дампуурч хаагүй санаатай зохион байгуулж байгаа юм. Эдийн засаг өсөж байгаа юм шиг хуурмж байдлыг хэдэн жил өрнүүлж угаад эцэст нь дампууруулчихна. Одоо тэр цаг нь болсон. Ашгаа хүртэх цаг нь болсон гэдгээ тэд өөрсдөө ч хэлдэг. Эдийн засагч хүний нүдээр харж уухад эдийн засгийн ийм загварын нэг сул тал нь хэсэг бүлэг хүмүүс хүсснээ хийх боломжтой байгаа явдал юм. Тэд цансандаа хүрэхийн тулд эдийн засгийг дураараа зохицуулж байна. Тэд эдийн засгийг бусад хүмүүсийг шулан мүлжих зэвсэг болгон ашиглаж чадаж байна шүү дээ. Санаатаагаар зохион байгуулсан санхүүгийн хямралуудаас бас нэг шалтгаан нь төв банкны системийг бий болгосон явдал. Учир нь төв банкуд зээлийн хэмжээг өөрсдийнхөө дураар нэмж хасах, доллар болон бусад валютын эргэлтийг нэмж хасах боломжтой байдаг. Тэр нь араасаа хямрал дагуулад байгаа юм. Яагаад гэвэл банкуд гэдэг бол эдийн засгийн уналтын үед ч өсөлтийн үед ч амархан ашиг олчих боломжтой газрууд. Зах зээлийн хувиралт өөрчлөлтүүд банкудад сайнаар нөлөөлдөг бол жирийн хүмүүст хүн дээр тусдаг шүү дээ. Тэгээд засгийн газар хэвлэл мэдээллийн салбар дахь тэдний хүмүүс эдийн засгийг барьцаалж хүснээр шаардаж эхэлнэ. Биднийг дампуурлаас аврахгүй бол эдийн засаг сүрнэ гэж айлгана. Энэ шал хүүгийн элдөө. Надад мөнгө өгөхгүй бол амиа хорлно гэж айлгаж угаатай л ижил юм. Каббой нарын тухайн нэг тим кино байдаг штэ. Нэг хотын ширээ баахан гэмт хэрэгтнүүдэд бүслэгтчгээд байхдаа толгойдоо буу тулгаад битгий хөдөл би өөрийгөө буудан шүү гэж хашгирдаг юм. Өнөөгийн том банкуд яг л тийм юм хийж байна. Бидэнд хэмжээ хязгааргүй их мөнгө үгүй бол бид өглөө гэдэг байна. Бид өхөл та нарж өгнө. Яагаад гэвэл бид нар гүгээр та нар хинж биш гэсэн үг л дээ. Тийм л үг. Хэг Полс яаж үсгийг бид шүү дээ. Конгрессийн хурал дээр очичход бидэнд $700 тэрбум яагаад гэвэл зах зээл гэдэг маш том аюул бидэнд лөө довтлоод байна. Зах зээлтэй тэмцэхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Өөр шалтгаан олдохгүй болохоор зах зээлийг буруутгах байсан хэрэг л дээ. Үүнийг хэрэгтэй жинхэнэ аюул нь тэр өөрөө байсан юм. Тэр л өөрөө хамгийн балалсан. Goldman Sachs-ыг төлөөлж байсан Хэнк Полсон тэр үед Эрдэнэсийн санг тэргүүлж байсан хүн. Тэрээр Конгрессийн хуралдаан дээр мэдээлэл хийж Wall Street-ийн банкуудыг дампууруулахаас аврахын тулд $700 тэрбум хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Гэтэл гишүүд тэрэнд мөнгө өгөхийг зөвшөөрсөн. Яагаад тэрв? Тэд бол галдан шатаагчид. Хэнк Полсон
Бернанки, Гайтнер гэсэн 3 галдан шатаагч Конгрессээр шүтэн цугуулсан хэрэг. Гэтэл Конгресс тэрийн зөвшөөрөө тэгээд бид та нар шүтэн цугийгээд өгч гэсэн шүү дээ. Тэгж болдг юм уу? Нэртэйг нь бензин нэмээд өгчихгүй яасан бол гэж би боддгийм. Тийм биз дээ. Бидний менежментийг битгий өөрчил. Бидний хэмжээнд таарсан мөнгө битгий өг. Харин ч бидний үнэлгээнээс хэд дахин их мөнгө өг. Дансаа шударгаар хөтөл гэж биднээс битгий шаард. Ловер хийх юмын зөвшөөр гэж хэлсэнтэй адилхан шүү дээ. Тэд бол Конгрессийг бүр элэг бариад сурчсан хүмүүс шүү дээ. Том банкуд өөрсдөө тохируулсан хуулийг өөрчилж, алдагдлаа хизээч үнэн шударгаар тайлгнадаггүй. Хэрвээ энэ хуулийн төслийг бид батлахгүй юм бол урт удаан үргэлжлэх эмх замбраагүй уур амьсгал үүснэ. Тэр уур амьсгалыг намж яхад маш хэцүү. Манай олон гишүүд хуваараа ярилцаж байсан. Хэрвээ бид даваа гарагт энэ хуулийн төслийг эсэргүүцсэн санд өгвөл тэнгэр цөмөрснөөс дутхааргүй юм болно. Зах зээлийн үзүүлэлт эхний өдрөө 2-3 мянгаар, дараагийн өдөр нь дахиад хэдэн мянган хувиар унана. Хэрэг бид үгүй гэсэн санд өгвөл Америкт дайны байдал үүснэ гэдгийг мэдэхгүй байгаа гишүүд ч энд цөөнгүй байна. Энийг л би жинхэнэ айдас гэдэг байгаа юм. Юу л да. Конгрессээр хүссэн шийдвэрээ гаргуулахын тулд засгийн газрын зарим хүмүүс цэрэг дайны байдал үүсэн ч гэх шиг янз бүрийн сүржим ярьж байсан удаа би. Гэхдээ тэргүй бүх шинж тэмдгүүд байдал бишцснийг нотолж байсан. Ардчилсан улс гэж ярьдаг ч гэлээ бид цэргийн дэглэмтэй улс болоход ойрхон байна. 2008 онд Америкийн Конгресс банкудад тусалсан нь үнэн хэрэгтээ банкуудыг дампуурлаас аврах нэрийдлээр үйлдсэн түүхэндх хамгийн том ловер байна. Банкуудыг дампуурлаас аврахын тулд олгосон 13 триллион орчим доллар өнөө хэрэг тэр банкуудыг тайлан тэнцэл дээр байгаа. Тэр бол нэг талаараа хэмжээний бэлэн бүхний хүчээр системийг тойруулан даллан босгож үерээс хамгаалах гэсэн эцсийн арга байсан юм. Гэхдээ тэр далан сэтэрвэл инфляц нэмэгдэж хайперинфляцийн түвшинд хүрнэ гэж зарим хүн үздэг. Ардаа ямар ч баталгаагүй хэмжээний бэлэн мөнгийг зүгээр л хэвлээ тараагаад байж болохгүй. Тэгвэл ямар ч үр дүн гарахгүй. Дэлхийн эдийн засгийг уламл сүрэл рүү хөтлөх болно шүү дээ. Хортой хөрөнгийн бөөгнөрлүүдийг, эдийн засгийн хортой элементүүдийг бүр мөсөн арилгаж хаяагүй цагт аль нэг банкыг аврах гэж мөнгө гаргаад байвал гал дээр тос нэмсэн хэрэг болно. Тэглээгээд юу ч дээрдэхгүй. Яах ёстой байсан бэ гэвэл тэдгээр хөрөнгө оруулалтын банкудтай хариуцлага тооцох ёстой байсан юм. Холбооны нөөцийн даатгалын корпорацийн зүгээс шийдэх ёстой байсан. Тэд бол зомби банкуд. Chase Manhattan, JP Morgan Chase, American Bank, City Bank, Wells Fargo, Wachovia банкудаас гадна AIG мэтийн даатгалын компаниуд ч бий. Тэд бол авилгад идэгдсэн төлбөрийн чадваргүй болсон зомби байгууллагууд. Уг нь тэднийг хатуухан шийтгэж 11-р ангиллаар дампууруулаад дараа нь 7-р ангиллаар дампууруулж бүр мөсөн устгах ёстой байсан юм. Бас дансан дээрх бохир хөрөнгийг арчих ёстой байсан. Үүсмэл хөрөнгийг бий болгосон хэдэн 100 триллион долларын цорхог нөх аргагүй байсан ч тэд эцсийн дүрэндээ нөхөх гэж оролдсон юм. Тэд мэдээж тэр мөнгөний зарим хэсгийг буцааж авах гэж оролдоно. Гэхдээ тэдний өр түүхэнд байгаагүй их буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс бараг 50 дахин их болчихсон шүү дээ. Энэ бол толгой иргмээр их тоо шүү дээ. Тоо баримт сайн судлаад үзэх юм бол асар их өөр бий болсныг олж мэдэж болно. Одоогийн байдлаар Америкийн нийт өрийн хэмжээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 375%-тай тэнцэж байгаа. Гэхдээ үүсмэл хөрөнгийг оруулаагүй шүү дээ. Хэрвээ үүсмэл хөрөнгийг оруулаад тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 20-30 дахин их тоо гарна. Энэ бол хэний ч санаанд багтамгүй их тоо шүү дээ. Олон улсын банкны лоовирчид хойд Америкийг газар сөхөртлөн лоовирдохын зэрэгцээ. Өөр 100-аад оронд энэ үйл ажиллагаагаа давхар явуулсан юм. Тэр мөнгө хаацсан юм? Европын болон бусад орны санхүүгийн байгууллагуудад. Яг аль мэднэ? Мэдэхгүй. Хагас триллион доллар эхэнд очсныг мэдэхгүй гэж үү? Ардчилсан намын нэлээд хэдэн шинэ улс төрч сонгогдсон Конгресс дэх Обамагийн хамгийн том бэрхшээл. Тэдний ихэнх нь Конгресст хэний суудлыг илснээ сайн мэднэ. Өөрөөр хэлбэл Сенат болон Конгресст бүгд найрамдагчдын он удаан жил эзэгнэж байсан суудлуудыг ардчилсан намын шинэ улс төрчид эзэлж авсан юм шүү дээ. Одоо үүсэж байгаа энэ нөхцөл байдлыг сонгогчид нь хүлээн зөвшөөрч төвчж чадахгүй болсныг тэд сайн мэдж байгаа. Ямар ч байсан бүгд найрамдах намын югзэр улс төрчдийн оронд нэлээд хэдэн залуу ардчилсан улс төрчид орж ирсэн. Сенат ч нэлээд олуулаа болсон байгаа. Миний бодлоор тэд өнөөгийн улс төрийн алдаатай бодлогыг эсрүүцэх шинжтэй байна.
Тэгэхээр тэр залуу шинэ улс төрчдөд л эцсийн найдвар юм да. Үндсэн хуулийн ийм заалт бий. Хуулийн заалсаас бусад ямар ч нөхцөлд эрдэнэсийн сангаас $1 гаргаж болохгүй гэсэн заалт байна. Хоёулын талаар жаахан ярилцвал яасан юм? Та хэсэг бүлэг хүмүүсийн явц зүйр хашигын төлөө үндсэн хуулийн заалтыг хүртэл зөрчөөд хагас $1 триллион гадныханд өгснөө зөв гэж үзээд байгаа юм уу? Бас Конгрессийн ямар ч зөвшөөрлгүй шүү. Конгресс холбооны нөөцийн хууль баталсан шүү дээ. Хэзээ тэр вэ? Ихэрт баталсан. Сайн мэдэхгүй байна. 1914 онд баталсан хууль биш үү? 14 онд ямар хууль батлагдсныг би мэдэхгүй. Холбооны нөөцийн хууль бол 13 онд батлагдсан. Тэр үед манай улсын үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ хагас $1 триллион эргэлзэж байсан биз дээ. Мэдэхгүй. Та шиг хэсэг бүлэг хүмүүс бүтэн жилийнх нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гадныханд өгчих юм гэж нэгчхэн тэр үед төсөөлөөгүй байх. Тийм үү? Дампуурлаас аврах хууль яг юу хийсэн бэ гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжигдэх маш олон хоосон чекүүдийг хэлийн чандын том банкудад олгосон юм. Мэдээж Конгресс маш том алдаа гаргасан. Үндсэн хуулийг уншаад үзвэл бидний үг дээдс маш тодорхой биччихсэн байгаа. Татварын орлого болон нөөцийн мөнгийг ямар нэг зүйлд зарцуулахын тулд Конгрессийн хоёр танхимаар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн байдаг. Конгрессийн хоёр танхим хоёулаа баталсан байх ёстой. Яагаад гэвэл энэ чинь ногоон $. Энэний төлөө бид хувьсгал хийсэн. Татвар төлөгчдийн мөнгө чинь ард түмний хөрөнгө шүү дээ. Тийм үү? Гадаадын банкуд хүртэл авсан. Францын Société Générale банкнд $10 тэрбум өгсөн шүү дээ. Бас Германы Deutsche Bank байна. Deutsche Bank-нд мөнгө хэрэгтэй байсан гэж үү? Тамбуурлаас гарах гэж тэд хэдийг авсан болоо. Өөрөөсөө бол $12 тэрбумыг авсан гэж хэлдэг. Английн Barclays банк $10 тэрбумыг авсан. Тэгэхээр AIG болон Goldman Sachs-тай хамтарч хортой хөрөнгө эргэлзүүлж байсан гадаадын банкуудыг дампуурлаас аврахад $50 тэрбум гаргачихсан байгаа юм шүү дээ. Бүхэл бүтэн 50. Энэ бол хамгийн том лойвэр. Америкийн түүхэн төдийгүй барууны улсуудын түүхэн тохиож байгаагүй хамгийн том лойвэр. Хамгийн их мөнгөн шилжүүлэг гэхэд хэлсдэхгүй. Тэгж л хэлнэ. Wall Street-ийн эрх мэдлэлтүүд болон томоохон банкуд нийлж байгаад Эрдэнэсийн сан болон бусад жижиг банкуудыг цөлмөж орхихыг бид харлаа шүү дээ. Тэгэхээр аюулгүй байдал гэж алга байна. Огт алга. Ер нь энэ үйл явдлын хамарсан цар хүрээгээр нь хэмжих юм бол түүхэнд их хамгийн том лойвэр яах аргагүй юм. Тэрнээс хойш 10 сарын хугацаанд $23.7 триллион эрдэнэсийн сангаас хулгайлагдчихэ. Хойд Каролинаас сонгогдсон гишүүн Мак Хенри. Баярлалаа. Татвар төлөгчдийн $23.7 триллион банкуудыг аварсан гэхэд үнэхээр аимшигтай санагдчих байна. Обамагийн засаг захиргааны үеийн тооцоог би одоо хэлье. Бүтэн $24 триллион өнөөдөр зөвхөн Wall Street-д бүртгэлтэй банкуд, даатгалын компаниуд, зээлийн картууд, хамтарсан сангууд болон бусад санхүүгийн байгууллагуудад захиран зарцуулах хэрэгтэй байна. Холбооны нөөцийн сан, холбооны нөөцийн даатгалын корпорац Эрдэнэсийн сангаас 2008 оны 10 сард нийт $24 триллион банкуудыг аврахад зориулж гаргасан байна. Зөвхөн банкуудыг шүү дээ. Холбооны нөөцийн сан буюу гадны банкуудыг дэмжих зорилготой хувийн компани болох энэ сангийн удирдлагууд Конгресст мэдээлэл хийхдээ хувийн банкуд ард түмний мөнгөөр юу хийх нь тэдэнд огт хамаагүй гэж ичгчгүй хэлсэн юм. Нэг сони юм ярил да. Вермонтын сенач Берни Сандерс Берланкигаас ингэж асуусан юм. Бид бараг $2 триллион санхүүгийн байгууллагуудад тараагаад өгчихлөө. Тэр мөнгө яг хайчсныг та хилээч гэсэн юм. Гэтэл Берланки нилээд ууралсан янзтай. Би танд хэлэхгүй гэж хэлсэн юм. Тэр мөнгө хайж юу? Америкийн холбооны нөөцийн систем нэвтрэх хэрэгтэй хэдэн зуун банкудад очсон. Тийм л юм бас. Тодорхой нэр хэлээч. Үгүй. Асар том хэмжээтэй шунхай санхүүгийн байгууллагууд энэ мөнгөийг чинь хуваагаад авчихсан юм биш үү? Ямар ч татаас уухгүй, ямар ч хөрөнгө оруулцуулаагүй, зүгээр л бэлгэлчихсэн бас биш ээ. Зүгээр л богино хугацаатай зээлийн хэлбэрээр олгосон. Тэр компаниуд тусламж үйлсэн болохоор л олгосон мөнгө. Тэглээгээд бид сохор зоосч алдаагүй. Тэр байгууллагууд чинь ямар ирэхээр тэр зээлийг авсан юм бэ? Надад хэлээд өгөхгүй юу? Хуулинд зааснаар бол бид нөөц бүрдүүлдэг газруудад мөнгө зээлүүлэх үүрэгтэй. Би ганцхан юм хэлээд хий. Би нэг л юмыг ойлгохгүй байна. Та тэр газруудынхаа нэрийг ч мэдлгүйгээр олон нийтэд нэрийн зарлалгүйгээр
2.2 тэрлион долларыг яаж ийм эрсдэлтэй зээлэнд өгч чадваа? Та хариулахгүй байлаач тэртээ тэргүй тантай хариуцлага тооцохыг бид өнөөдөр шаардах болно. Ийм хариуцлага үйлдэлийг бид яавч хүлээн зөвшөөрөхгүй. Миний бодлоор бол холбооны нөөцийн сан бол холбооны засгийн газрын хамгийн бүрхэг ойлгомжгүй байгууллага юм шиг санагддаг. Холбооны нөөцийн сангийг бодвол тагнуулын төв газар хажууд нь хамаагүй ил тод байгууллага гэж би хувьд боддог юм л да. Яг үнэндээ Америкийн ард түмэн сүмийн нууцыг мэдхийг хүсч байна шүү дээ. Нэг тийм ном байдаг шүү дээ. Сүмийн нууц гэдэг нэртэй ном. Нөөцийн сан бол банкуудыг монопол ирэхээр хангадаг газар шүү дээ. Ард түмний хувьд бол дахианы байраа үнэгээр мануулж байгаа тал ижил юм. Нөөцийн санг төрийн мэдэлд оруулчихсан бол би л хувьд Конгресст талархах байсан. Харин банкируудыг тэндээс гаргах хэрэгтэй. Тэд зүгээр л Америкийн ард түмнээс хулгай хийж байна. Конгрессээр хэлэлцүүлдэг нэртэй боловч Конгресс нь үнэн хэрэгтээ тэр том банкуудын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд Америкийн ард түмний хөлс хүчийг сорон мүлжих шийдвэр гаргаж байна шүү дээ. 1913 онд нөөцийн сан байгуулагдсанаас хойш холбооны нөөцийн сангийн жинхэнэ эзэд нь Америкийн ард түмэн юм шүү гэдгийг их орончид байнга сануулсаар ирсэн юм. Харамсалтай нь тэр үеэс хойш 100-аад жил өнгөрөхөд их Америкчууд холбооны нөөцийн санг засгийн газрын товчоо гэж буруу ойлгосоор байлаа. Гэхдээ сүүлийн үеийн судалгаануудаас харж байхад холбооны нөөцийн сан үндсэн үүргээ умартаж дотоодын монопол банкуд төдийгүй гадаадын томоохон банкуудын төлөө ажилладаг ашигын төлөө хувийн компани хэлбэрээр ажиллаж байгааг их Америкчууд ойлгож мэддэг болжээ. Би энэ талаар олон ном зохиол уншиж судалсан хүн л дээ. Тэгээд энэ хүмүүст олон улсын банкирууд болох эрхийг хэн олгосныг олж мэдэж чадаагүй. Ер нь бидэнд олон улсын банкирууд ямар хэрэгтэй юм бэ? Манай засгийн газар тэдний энэ үйлдэлийг яагаад зөвшөөрөд байгаа юм? Тэднийг яагаад өөгшүүлээд байгаа юм бэ? Манай улс яагаад өөрсдөө мөнгө бүтээж болдгүй юм? Бидэнд баялаг бүтээх тогтолцоо нь байгаа шүү дээ. 200-300 жилийн настай маш хүчрхэг тогтолцоо бидэнд бий. Гэтэл энэ хэсэг бүлэг хүмүүс зөвхөн Америкийн төдийгүй дэлхийн бараг бүх орны бүх мөнгийг захирдаг болчихлоо шүү дээ. Бас энэ учир битүүлэг байгууллагад аудитын шалгалт оруулахыг Америкчуудын 75% дэмжиж байгааг судалгаагаар тогтоожээ. 2000 оны 100 Конгрессийн гишүүн Рон Полын санаачилсан нөөцийн санд шалгалт хийх хуулийн төслийг 280 гишүүн дэмжсэн юм. Гэвч нөөцийн сангийн хүчирхэг лоббичид Сенатын дэмжлэгийг авахтан саад хийж олон нийтийн эгдүүг хүргэсэн билээ. Өөр нэг засвар оруулъя. Холбооны нөөцийн санд шалгалт хийх хуулийн төслийг Сенатын олох эсэргүүцэх гэж байгаа тухай мэдээлэл ирсэн учраас би 1367 тоот нэмэлт засварыг хуулийн төсөлд оруулах санал гаргаж байна. 1367 тоот засварыг хуулийн төсөлд оруулъя. Таны саналыг би хүлээж авлаа. Өмнөд Каролины сенаач ноён Дэминт 1367 тоот засвар оруулах санал гаргаж байна. Небраскагийн сенаач ноён Дэминтийн оруулж ирсэн хуулийн төсөл дутуу дөлмөг байна гэж үзэж байгаа учраас би засвар оруулах саналыг эсэргүүцэж байна. Хадагтай. Олон хэн бүлэг эсэргүүцэж байгаа учраас засвар оруулах саналыг би харамсаж байна. Засварыг хүлээж авахгүй. Хүмүүс өөрсдөөсөө асууж эхэллээ. Нөөцийн санд яагаад шалгалт явуулж болохгүй гэж. Үүсэн цагаас хойш нөөцийн сангийнхан нэг ч удаа аудитын шалгалт оруулж байгаагүй. 90 гаруй жилийн түүхэнд нэг ч удаа шалгуулаагүй. Энэ хугацаанд нөөцийн сан хамгийн хүчирхэг өгөөд хамгийн учир битүүлэг газар болж хувирсан. Нэг ч удаа аудитын шалгалт хийлгүүлээгүй юм шүү дээ. Энэ бол Америкийн эрх чөлөөний эсрэг явуулж байгаа маш том аюултай гэмт хэрэгэ гэж би хэлмээр байна. Энэ хуулийн төсөл батлагдчих бол нөөцийн сан болон манай эдийн засагт асуудал үүснэ гэж та бодоод байгаа мó? Миний бодлоор аудитын хороо нөөцийн сангийн үйл ажиллагааг зүгээр нэг шалгаад өнгөрөхгүй. Манай дотоодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож мөнгөний бодлогод нөлөөлөө зогсохгүй бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр цаад хийж магадгүй байгаа учраас би энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдчих бол бодлогын хүүд нөлөөлнө гэж та үзээд байгаа мó? Бид тэгж ойлгож болох уу? Бодлогын хүүд нөлөөлнө гэж юу? Тийм үү? Бид бодлогын хүүгээр өсгөх гэтэл Конгрессийн нэг гишүүн гарч ирээд нөөцийн санд аудитын шалгалт оруулна гэдэг нь энэ чинь бидний ажилд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг юм биз дээ. Бид тэгж бодохгүй. Зүгээр л шалгах болохоос танай ажил цаад болохгүй шүү дээ. Холбооны нөөцийн сан хизээж гадны аудитын шалгалт хийлгэж байгаагүй. Яг гэвэл аудитын шалгалт хийчихвэл Гринспан, Бернанке, Волкер цөмөрөө шоронд орчих гээд байгаа байх л да.
Холбооны нөөцийн санд аудитын шалгалт хийх тухай 12.7 тоод хуулийн төслийг өнөөдөр авч хэлэлцэнэ гэж өнөө өглөө зарласан. Хэрв энэ хууль батлагдвал холбооны нөөцийн сан 97 жилийн түүхэнд анх удаа аудитын шалгалт хийлгэх болно. Хэлгэх ёстой. Сарын өмнө би нөөцийн сангийн дэд ерөнхийлөгчөөс дотоодын байгууллагуудад танаахан гаргаж өгсөн $1 триллион яг хэний гарт очсон бэ гэж асуухад би танд хэлэхгүй гэж хариулж байсан. Бас би саяхан нөөцийн сангийн тэргүүнээс мөн л адил асуулт асуусан. Хагас $1 триллион хаашаа орчих вэ гэж асуусан юм. $500 тэрбум гэсэн үг шүү дээ. Гадаадын төв банкудад гаргаж өгсөн тэр мөнгө яг ямар банкудад очсон бэ гэж асуухад тэр мэдэхгүй гэж хариулсан. Хагас $1 триллион хайцныг мэдэхгүй гэсэн. Тэм учраас нөөцийн санд заавал шалгалт хийх хэрэгтэй. Энэ хуулийн төсөл батлагдана гэдэгт би найдаж байна. Америк улс энэ хүнд байдлаас гарах ганц л аргагүй. Тэхийн тулд нөөцийн санг бүр мөсөн хаах хэрэгтэй. Нөөцийн сангаас салах хэрэгтэй. Мөнгө хэвлэдэг механизма нөөцийн санд ашиглуулж байхаар холбооны засгийн газрын мэдэлд буцааж авах хэрэгтэй. Алан Гринспан болон Бен Бернак хэмээх энэ хоёр ил мэдэлтэй ямар учраас өөрсдөө хуулиар дээгүүр эрэхтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах болов. Яг ямар харьцаа байх ёстой юм? Нөөцийн сангийн тэргүүн болон Америкийн ерөнхийлөгч хоёрын дунд яг ямар харьцаа байх ёстой юм бол? Бидний авч хэрэгжүүлдэг арга хэмжээг хянан захирах хэрэгтэй өөр засгийн газрын товч нэгч байхгүй. Үүнэндээ бол ямар харьцаа байх нь огтхонч хамаагүй шүү дээ. Холбооны нөөцийн сангийн хувийн компаниг төрийн мэдэлд авахыг шаардсан ард түмний хөдөлгөөн Америк даяар хүч авч эхэллээ. Байдал бэртэж эхэлсэн учраас өнөөх Бардам банкны захирлууд маш их айц давтаж эхэлсэн юм. Тэгээд тэд өөрсдийн зохиосон хямралдаа дэлхийн бүх хүчирхэг төв банкуудыг хамруулахаар төлөвлөжээ. Удалгүй бүх улс орнууд арга хэмжээ авч эхэлсэн юм. Олон улсын валютын сангаас их хорийн дээд хэмжээний уулзалт зарласан. Тэгээд дэлхийн нэгдсэн татварын тогтолцоо бий болгохын тулд бүх хүчээр хамтран тэмцэх ёстой гэж ярьцгааж байсан юм. Дэлхийн засаглал гэж юу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тийм засаглалыг хэдэн 10 жил буруу шаасаар ирснээр хэрний одоо болохоор тийм ээ дэлхийн шинэ засаглал үүсч дэлхийн шинэ банк бий болох ёстой. Бид тэр банкнд татвар төлөх ёстой гэж сурталчилдаг боллоо. Тэр нь яг юу вэ гэвэл зүгээр л дэлхийн бүх тусгаар улсуудыг эрх мэдэлд оруулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхол хувийн корпорац шүү дээ. Дэлхийн том корпорациудыг тэргүүлдэг хүмүүст нэг л зорилго бий. Тэр нь ядуусыг эрхэнд оруулах, улс үндэстнийг эрхэнд оруулах зорилго. Тэдэнд бол хүний амнаас юу ч биш. Хүний ам маш хямдхан. Тийм учраас тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг биелүүлэхийн тулд юу ч хийлээ гэсэн илүү олон хүнээс салахыг хичээх болно. Тэд их мөнгөтэй учраас дэндүү бардам, өөртөө дэндүү итгэлтэй байдаг. Бид Европын холбоог байгуулж еврог бий болголоо гэж ярьдаг. Тэгж яриад байсан хүмүүс одоо бүр давраад бид дэлхийн шинэ банк байгуулна, бид дэлхийн засаглалыг бүтээнэ гэж хашгирдаг боллоо. Ил тод бөгөөд чанга хашгирцгаадаг боллоо шүү дээ. Хэлийн чандад тэдний гар хөл болдог банкуд нь үнэн хэрэгтээ тухайн бүс нутагта, тухайн газар орондоо хууль бус сүүдрийн засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг болохыг жирийн ард иргэд олж илрүүлэх болсон юм. Энийн эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнүүд ч өрнж эхэллээ. Хүмүүс тэдгээр банкуудын гадаа жагсаал цуглаан хийж, тэдний утсан хүүхэлдэй болсон засгийн газруудыг шүүмжилж эхлэв. Энэ тэмцэл улам л ширүүсэх болно. Нэгдүгээр хэсэг төгсөв. Газрын нөхцөлтэй зарцуулах.
Хүүхдийн туслан пиоц 108 сонсч байна. Танд яваар туслах уу? Манай хүсүүлийн үед башкиртай аавн арх хамгаалт хүмүүстэй тоглоод хүүхэд гэртээ хатаараа байна. Ямар орчих вэ? Манай найз хэлжээ туслаад манай хүүхэд орж ирсэн чадахгүй хаанах вэ? Ойлголоо. Таны хүүхдэд тулгарсан асуудал бид шуурхай арга хэмжээ авч холбогдох байгууллагатай холбогдно. Хүсэл зорилгоо нэгтгэн ирээд өхийн төлөө хамтран ажиллацгаая. Байна. Хүүхдийн туслан пиоц 108 сонсч байна. Танд яваар туслах уу? Анхны алдарт брэнд Next. Зуны шин загварууд ирлээ. Электрон спортын улсын аврах шалралт тэмцээн Дүү Championship дархан 2015. Octard огт бүсгүйчүүдтэй Bangkok-ийн бараанда 15% хямдрал, мөн салууны үйлчлэгэндээ 30% хямдралаар бэлэг барьж байна. Octard таны санхүүгийн боловсрол зориулав. Санхүүгийн боловсролын цогц сайт Идүүцэг Голомт банк Цэвком. Санхүүгийн боловсролын дэмжигч Голомт банк. Голомт банк нийт харилцагчдаа зориулан бүгд хүртэх бонус уншуулыг зарлаж байна. Алтан түлхүүр хадгаламжиндаа болон хугацаат хадгаламжиндаа орлого хийсэн бүх харилцагчдад уншуулын бонусыг бид олох болно. Та хөрөнгөлөл харин бид уншуулъя. Голомт банк. Сайн сайхныг санхүүжүүлнэ. Хамбанк их хурсын баярыг өгтөн зуны 100 та илбэх хөтөлбөрөөр 2015 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 30-ны хооронд зарлаж байна. Боловсрол хүүхдийн ирээдүйн хадгаламж шинээр нээлгсэн хуримтлалт холбоосон бяцхан харилцагч хүр бэлэгтэй. Бяцхан харилцагчдаа дансандаа хийсэн 20 мянган төгрөг тутамд нэг тохирлын эрх авч Хонконгийн Disneyland Ocean Park-д аялах найрамдал цусланд амрах азтай харилцагчийн нэг болоорой. Боловсрол хүүхдийн ирээдүйн хадгаламж хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй таны ухаалаг сонголт, ухаалаг хөрөнгө оруулалт. Хамбанк. Хүш. Англи тийм үү? Англи хэлж чадна шүү. Your passport and ticket, please. Any drugs, weapons, explosives? Yes. Drugs, weapons, explosives? Yes, yes. Sir, are you sure? Yes. Англи хэл сурахгүй хаагур нэсэн хөхд байж. Singapore Education Group. Ариг банк 18 насныхаа хойд зөрүүл чухалтай хадгаламжийн баярын сугалаанд таныг урьж байна. Алтан тус бүр сая 800. Тохирол Ариг банкны төрсөн өдөр буюу 12 дугаар сарын 23-нд та хадгаламжаа нээлгсэн үү? Байгаль эхийн бүтээл чулуу хичээн гайхамшиг. Монгол залуусын урухаана шингэн бүтээсэн бүтэрлийн чулуун хийц. Өдрөөс өдөрт үйлдвэрлэн өргөжөөлж, улс орныхон хөгжил цэцгэлтэнд хувь нэмэр оруулж байгаа ийм л залуусаан дэмжсгэе гэж уурал ахын уриалж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч та бүхний галууламд тулгын уран чулуу шиг ганхшгүй бат байх болтугай. Үндэсний үйлдвэрлэгч байгалийн чулуун хийц. Чод ингэ дими явж байгаа хэлсэн уралтай. How can I help you? Okay, please take a seat. Үш. Эч хэрэгтэй зараад. Чанга дурсан шүү дээ. Ташаа. Тийш. Өдий насалчаад англи хэл сурахгүй хаагур явсан хүүхэд байж. Аян хувийн яриан цэвэрлсэн вакуум сургалт мөхий хөгжилтэй англи хэл туслан эсэлтэй авч эхэллээ. Very well, everyone. Singapore Education Group. Yeah. Yes, I'm back.
Айлуу. Гүтрүү. Босч руу. Цэвэна. Намаас шуурахгүй. Эд. Нэмэр рахта. Ашмтага рахчаа. Авч. Дог. Авч. Хэдэн л байгаа шүү дээ. Уран найз яасан байх нь уран сайхны кино Улаанбаатар хотын бүх кинотеатруудаар болон Дархан хотын